За энэ түүхийг ярих юм бол бас нэг 80-аад жилийн түүх ярих гээд байгаа. Одоо уршин татаж. За 1939 оны чөлөөлөлтөд 1945 онд халах голын байлдаан гэж хэлсэн шүү дээ. Монголын яралт. Тий. За халах гол дээр үндсэндээ нэг 280 орчим онгоц агаарын тулаан товтлогоо хийж ирсэн. За тэр нь бол зөвлөлт холбоотой Орос улсад үйлдвэрлэсэн B153 гэдэг одоо сөнөөгч онгоцууд тэнд байлдааны үр гүйцэтгэхэд. За ингээд Япончуудтай тулдаан хийсэн агаарын зөрчилдөөн. Харамсалтай нь бол тэр үед нэг дэлхийн 2 дугаар дайнч гэдэг нь үж бүртгэдэг зүгээр хилийн хоорондын зөрчилдөөн маргаан гэж тэмдэглэгдсэн болохоос биш монголчууд бол бас дайнд оролцсон. За халах голын дайнч гэж одоо Өвдбаатрууд ярьдаг. За тэр дайны үлдэгдэл энэ онгоц маань. Одоо хуучин бол яг сүүлд одоо сэргээн засварлаад өнгө төрхийг сайжруулахад бодог хийчих. Наваг баг байхад яг энэ ногоон хушууныхын ардтал дээр B153 гэдэг яг загвар нь бичээстэйгээ байдаг гэсэн. Одоо байлдааны сөнөөгч 2 хүний судалтай бүхэг дээр залагч явна, хойдолтой буудагч явдаг. Ийм одоо сөнөөгч онгоц маань. Онгоцны хөшөө. За энэ ямар утга учиртай манай Баян талд байгуулж байгаа гэхээр хуучин зөвлөлт холбоод Орос улсын байлдааны одоо нисэх хүчний дивиз буюу одоо энэ нисхийн аэродром байрлаж байсан нисэх онгоцны талбай манай одоо Баян тал сумаас ерөөсө 2 км байрладаг. Тэгээд одоо ерөнхийдөө бол нисэх талбайн зурвас аэродром бүх юмнууд нь байж байгаа. За нуувч буюу ангар гэж ярьдаг. Тэрэнд одоо энэ онгоцнууд байршиж хагаад одоо 1970 оноос одоо энд цэргийн офицеруудын маш том цэргийн одоо байгууламжаас орсон. Тэр үед бол одоо буцаад нутаг буцацгаас энэ онгоцнууд нь бол манай Говьсөнбөрийн аймгийн Баян тал сумын хэмжээнд сумын тусгай хэрэгцээнд авсан, тусгай хамгаалтанд авсан үндсэндээ 3 газар байдгийг. Тэгээ одоо нэг дархан цаазд гэж ярьдаг сумчин өөрөө тусгай хамгаалтанд энийг яагаад авбаа гэхээр сум одоо сумын дотроо сумын тусгай хамгаалтанд байдаг. За тост боржигны бор толгой гэж ярьдэн шүү дээ. Түүхт боржигны тост одоо бор толгой гэдэг маань сүл довоогоо бид нар тусгай хамгаалтанд авсан байдаг. Бид нэр очих гээд байгаа тийм. За хуучин цэргийн одоо бөмбөгдөх онгоц одоо бөмбөгдөлтийн эсрэг нуувч байгаа. 2 давхар одоо дээдлэлийнхаа ангартаа нийлэх юм бол 3 давхар байгууламж газар доор байдаг. За тэрийг бид нар лүн толгойг бол тусгай хамгаалтанд авсан байгаа. За тэгээд дараад нь онгоцны хүчийг тусгай хамгаалтанд авсан. Ягаад тусгай хамгаалтанд авч ийн гэхээр бид нар нөө түүхээ мартаж болохгүй бүү мартуул сонно гэж үг өгдөө шүү дээ. За яг тэрэн шиг энэ түүхий чинь Оросууд яагаад энд яруу алдрын хөшөө үндэтгэл болгоод энд энэ онгоцыг бүтээсэн. Тэгээд тэрнээс хойш өнөөдөр 30-40 жил 50 жил өнөөдөр яг энэ суурин дээр бол энэ дээр л байж байгаа. За тэгээд хуучин 12 онд үндсэндээ энэ чинь нэг нүүлгэн шилжүүлээд өөр тийш наваачаа гэдэг ярианууд санал эндээс нь гаргая. Одоо ингээд одоо сумын хүндэтгэлийн одоо талбай угтаж авах хэсэг дээр нүүлгэн шилжүүлье гэдэг ийм юмнууд ярианууд яригдаад байгаа байхгүй. За яагаад энийг бид нар эсэргүүцээд энэ дээр байж гэдэг дээр бодлого бариад ингээд тусгай хамгаалтанд авч байгаа юм бэхээр яг энэ хажуу талын байгууламж бол юу вэ? Хуучин мянган цэргийн гуанз гэдэг нэртэй. Энэ объект. Тий. Одоо чи тэр чигтээ цэргийн казармууд байсан шүү дээ. Тийм үү. Мянган цэргэнд одоо ажиллаж амьдарч үүрэг гүйцэтгэж албаас хаачлаа зүйлтээ. Тэгээ тэдний одоо энэ хоолны заал нь энд байсан. Тэгээ мянган цэргийн гуанзны суурин дээр одоо бол ноосны үйлдвэр баригдчихад байгаа. За нэлээд том үйл ажиллагаа явуулж. За хойд нь бол одоо энэ ажиллаж байгаа юу? Одоо ажиллаж байгаа байнгын ажиллагаатай. За байдаг. За тэгэд шалтгаан юу юм бэ гэхээр ингээд тойруулаад айлын газрууд авцсан. Тэнгүүт одоо эн чинь болохоор нэг юм осолдохгүй нөгөө хөшөөтэй учраас нурааж чадахгүй байгаа учраас бас нэг хардл төрөөд байгаа башир. Хэрвээ энийг нүүлгэн шилжүүлээд энэ хэсгийн газар хоосон болонгот нь авах гэдэг нь удаа гэж бид нэр сэрэмжлэх үүднээс одоо иргэдийн урал ажиллаж байгаа хамгаалалт тусгай хамгаалтанд авчихсан. Тэгэхээр энийг бол хин дуртай эрх мэдэлд нь өөшин шилжүүл ийшин нүүлгий гэдэг юм бол байхгүй. Сая бид нар 30 жилийнхаа ойд тохиолдуулаад бас энийг засаж янзж сэлбсэн байгаа будаг одоо гадна үзэгдэх харагдах
өнгө төрхийг нь бол шинжлэх зорилгоор засаж сэлбэсэ. Тэгээ ерөнхийдөө бол урсгал засваруудыг бол цаг тухай бүрдэн хийгээд өнгө үзэмжийг сайжруулад явдیں۔ Нэг хэсэг бол эдгээр чинь бүр тоногдоод хуучин бол доор нь ингээд бас л одоо түүх байлаа шүү дээ. Ер нь түүхийн хамгаалах ёстой. Өөрийг байхгүй болгоод арччих юм бол тэгээд хин тэрийг чинь дараа нь нотлох юм. Яг юу ярих юм? Бид нар чинь бөөрнөж түүх нь ээж өөрөө бид нар хамгаалах. Тэг. Энийг эндээс нь одоо хөдлөх ямар шаардлага байхгүй. Энд чинь тэгээд бас л эх орныхоо төлөө Монголын тусгаар улсыг бий болгох гэж үтгэж бас олон сайхан Монголын тэр сайхан одоо түрүү ярьж халахгуулын одоо 39 оны дан би халахгуул дээр хань очсон. Халахгуул дээр ч музей дотор орох бүрийг танилцаад тэр музей нөгөө хингооч бүр сайхан тайлбарлалт юм байдаг шүү дээ. Тэр үе үеийн олон сайхан хүмүүсийн ингээд бид нар харахад нэг юм хөшөө байгаа боловч энд тэр их орончдын сайхан одоо зүтгэж Монголын төлөө явсан ариун юм надад энд нотлогоо болсон тусгаар тогтол эрчүүлөөний төлөө явсан энэ сайхан одоо онгоц одоо ингээд бөгөөд түүх шүү дээ ч одоо тэнгэр өөд хараачлаад ингэж байж байгаа гоё хөстэй. Энийг бол өстөө энэ дээр л байж. Энэ дээр бол одоо санал бол нэг байна. Одоо энийг одоо бүрийн ингээд өөр тийш нь нүүлгнээс эн чинь энэ дээр л түүх ихэлсэн юм чинь энэ дээр л одоо байх хэрэгтэй байхгүй тийм. Одоо бол бид энийг сумын тусгай хамгаалтанд автсан энэ бол бахархалт үйл явдал. Тэгээ цаашдаа ч дараа чинь одоо сумын удирдлагууд хооч үедээ захад бол тусгай хамгаалтанд 3 газар байгаа. Тэр ч бас учиртай тусгай хамгаалж байгаа шүү дээ. Тэгээ энийгээ бол одоо учиргүй юм хамгаалахгүй шүү. Тий. За ямар ч нэг алта уурхаа орлыг юм яриаггүй ш. Түүхэл авч үлдээ. Манай сум чинь нэг давуу тал нь уурхаагүй сум шүү дээ. Экосум. Экосум. Тэр ашиглалт хамгаалтын лиценз байхгүй нэг ч тэгээ тийм л байгаа салгиж одоо хүсэж байна. Одоо энэ онгоцууд нь мэдээж буудаг талбайтай байгаа. Тий. Одоо тэр талбай нь тэнд байгаа. Одоо хэдүүлээ бас явж үзнэ. Одоо тэнд байна уу? Онгоцны талбай тий. Тэр үедээ шийдвэрт төхөөрөмжүүд нь одоо энэ дээр бол онгоц бол буух боломжтой байд юм байна. Одоо бол хэрвээ юу яадаг бол бүрэн боломжтой басаа тэр чигээрээ байгаа. Гэхдээ ерөөсөө буухгүй, буугаагүй л байгаа юм. Тэг хизээ нэг ямар мөнгө хөлгөнд энэ газардаж бид бүхний мэлалах юм бэ гэж газар орны маань бас нэг уул усыг баярлуулах юм байгаа. Мэдхгүй л байна. Бас л их сайхан да. Одоо олон жил бас ингээд буухгүй байж байгаа л ингээд онгоц буунаа гэдэг чинь баянтай сум дээр онгоц буулаа гэвэл бас их санал авах. Бид нар бол цаашдаа магадгүй нэг автологистик, тээвэр логистик хөгжиж байгаа. Одоо тээвэрлэлт бол хизээд алга болохгүй шүү дээ. Тэгэхээр алстаа бол юу гэж харж байгаа нэхээр магадгүй агарын тээвэр хөгжих юм бол манай дээр бол билээхэн одоо юу нь бол байна, нөөц бололцоо нь бол байгаа гэж харж байгаа. Тэгээд ямар ч байсан байгаа байранд байж гиснэ үлээгээд тэгэхээр танай суманд одоо хуучин барилгууд их байна. Тэгэхээр бас одоо энэ одоо ачлагдж байгаа юм уу? Ер нь ачлагдах юм уу? Одоо яах юм ураах юм уу те? Одоо ямар ч ихтэй бас эдрийг бас жоохон сонирхоод байна л да. Энэгээр ерөөсөө явж байгаа хүмүүсийн сонирхлыг татдаг гол зүйл. Энэ одоо баригдаж байгаа юм уу? Аль зүйл баланс олцоод байгаа юм уу гэдэг. Одоо баригдахаа болчихсон юм уу гэдэг шиг. Энэ түрүү нэг дурдсан хуучин Орос цэргийн ангийн анги нэгтгэл энд байсан. Тэгээ 90 онд бүгд нутаг уццаасан. Тэгээ тэрний суурин дээр ерөнхийдөө бол манай сум хөгжсөн гэдэг. Тэгээ энэ одоо жишээ нь манай хуучин сургуулийн барилга 1900 энэ ард байгаа. Тийм 1973 онд энэ барилга баригдчихсэн. Тэгээ бас нэг сургуулийн гээд одоо энэ чинь хойдолтой ингээд үндсэн гол корпус юм 3 корпус байсан байхгүй юу? За школны гэж одоо сургуулийн гэсэн утгатай барилга байж байгаа. Тэгээ энэ 90 онд голынх нь корпус шатаад тэгээд дис үсэг буюу сургууль нь болцсон байсан. Одоо бид нар сурж байхад. Тэгээд энд чинь сурж явах явцад бол 2 корпус нь ашиглагдчихсэн буюу сургуулийн байж байгаа. Тэгээд сургуулийн дотор байр нэг талд нь байдаг, нөгөө талд нь багш нарын одоо амьдрах байр нь байсан. Гол хэсэгтээ бол анги танхимууд нь байдаг байлаа. За одоо энэ дээр болохоор энэ хэсэг нь бол яг спорт залаараа ашиглагдаж байгаа одоо хүртэл. За наадлынх нь болохоор урлаг зал болгоод сургуулийн урлаг зал болгоод засаж сэлбээд одоо хүртэл ашиглаж байгаа. Тэгэхээр 1973 оны маш өндөр настай барилга байх гэдэг шүү дээ. 73 оных юм байна. Тий, 73 онд баригдсан барилга байсан. Тэгээд тоосго моосхны чанар энэ бусад юмнуудыг нь ерөнхийдөө бол харахад бол одоо бол шинэ барилга шиг л байдаг. Чанар стандартыг бол алдагдаагүй. Айгуу сайтай. Тий. Ийм барилга байгууламжн дээр ерөнхийдөө бол суурлаад засаж сэлбээд авч явахыг нь цааш нь аваад хөгжүүлээд өшөө сайжруулад явж байгаа. За манай орон нутаг хөгжлийн сангаас бол хөгжүүлэх сан дээр бол нэг ирэмлэгцэн ажил нь энээс одоо хоошо
чиглээд энэ 9 сард одоо хийгдэх ажил маань спорт заалыг одоо бид нэр улсын төсвөр бол барьж байгуулах ажлыг одоо 9 сард эхлүүлэх гэж сая тендер бүх юмнууд нь батлагдаад гэрээ хийгдчихлээ. Тийм. Тэгэхээр одоо энэ 9-10 сард хийгдээд дараа жил дуусгах одоо ажлын төлөвлөгөөтэй зураг төсөв бүх юм төсөн батлагдсан. Ингээ явж байгаа. 1973 он. Тий, бас их урт. Надаас 10 гаруй ах юм байна. Тийм байна. Тийм байлаа. Одоо л тэгээд ерөнхийдөө жоохон юу яагаад ашиглаад явж байгаа. Одоо ашиглаж байгаа зөв зүгээр одоо дотор нь хүүхдүүд одоо биеийн тэмрийн хичээлээ урлаг заална, урлагийн үйлчлэг нь хажуудалтай болно. Жилийн жил ерөнхийдөө засаас илбээд ингэ явж байна. За энэ хажуугаар байгаа энэ олон эзгүй урилгууд чи юу юм бэ гэдэг. За энэ одоо бас хуучин Оросын үеийн угсармал каркасан барилгууд. Тэгээ он жилиг одоо илээгээд байж байна. Хамгийн сүүлд үндсэндээ 2004 он хүртэл айлууд амьдарч байсан. За манай гэр болохоор яг одоо энэ хамгийн захын энэ 104 энэ байрнууд те. Энэ одоо нэг байр нь одоо хэдэн орцтой байр вэ? 8 орцтой барилга байж байгаа. Давхартаа 3 айлтай, зарим орцнууд нь 4 айлтай. 3-4 айлтай. Тэгээ 5 давхар. Үндсэндээ яг бүрэн бүрэлдэхүүнээр ашиглалтанд орох юм бол 580 айлын орон сууц бүхэлдээ 2-3 өрөөтэй. Бүгд одоо 580 айл орц. 580 айлын 2-3 өрөөтэй 580 айл орох боломжтой. Одоо энэ байрнууд юм байна. Тэгээд энэ одоо яагаад ингэ эзгүй орхигдоод байгаа юм бэ гэхээр 2000 онд төвийн дулаан хөлдөөд за тэгээд нөө тисэж үлдэх хуулиараа нэг 4 жил тисээд хамгийн сүүлийн айлууд нь үнэхээр тисгүй нэгээд. Одоо наваа хүүхдээ багт чинь манайх энэ одоо 104 дугаар байрны 8 дугаар орцны 2 давхарт нь 8 нэрийн дэлгүүртээ отон тэнгэргээд дэлгүүртээ ээж дэлгүүрээ ажиллаулдаг. 5 давхарт манайх амьдардаг байсан. Амьдарч байсан. За яг тэр нөө хөлдснөөс хойш амьдралыг бол тод сандэ. Одоо төмөр зуух хийцэн янданга цонхоор нь гаргацсан ийм зуухтай амьдрж байгаад төсвөлд бол үнэхээр тисэхгүй бүх айлууд гараад ингээд донгоос нөхнүүд болох тусам болон хүүтэн сэрвэ жавар хургаад ингээд үндсэндээ бол 2004 онд хамгийн сүүлийн айлууд бол гарсан түүхтэй. За ингээд гараад ингээд гансраад хоосон хоцроод байж байхад үүнээс хойш тэ хэдэн жил болчих вэ? Тэрнээс ч хойш одоо 20 одоо 4 жил болцсон ба шүү дээ. 24 жил одоо ингээд байж байна. Өнөөдөр ч 2024 он гэхээр ч 2000 оноос хойш. Тийм байна. 24 жилийн хугацаанд 12 жилийн өмнө одоо яг иргэдийн хурлын шийдвэрээр тухайн үед одоо иргэдийн хурлын дарга нь Мөнхбаатар дарга байсан, Хүрлбаатар засаг дарга байх үед энийг өмч хөвчлөл явуулаад энэ чинь одоо төрийн өмч болгоод хураагаад авцсан боо шүү дээ. Одоо манай засаг захиргааны нэгжтэй Баянтал сумын төрийн өмчөд хураагаад авцсан байж байгаа. Төрийн өмчөд орцсон. Энийг яг өмч хөвчлөлийг одоо нэг явуулж исэн гэл ярьдаг шиг яг тэргээр өмч хөвчлөл явуулаад дуудлага худалдаа гэдэг нэрийн дор нэг байр нь 8 орцтой шүү дээ. Нэг байрыг 8 хүнд хуваагаад өгцөн. Нэг орцыг сая 500 мянган төгрөгөөр тухайд хувьчилж байсан. Нэг байрыг 8 хүнд хуваагаад 8 хүнд хуваагаад өгцөн. Нэг орцыг сая 200 сая 500 мянган төгрөгөнд өмч хөвчл явуулсан байна шүү дээ. Ингээд 8 өөр эзэнтэй болцсон байр чи яаж буцаж ивлэх вэ? Ингээд юусоо хөгжихгүй байгаа олон хүний одоо санаа бодлоо. Тий. Тэгэл нэг төр өөрийнхөө өмчөд авч үлдээсэн 2 байр шүү дээ. 152, 150 одоо 6 дугаар байр гэдэг байгаа. Тэр чинь болохоор одоо бид нар 10 дугаар ангид төгсдөг жилээ юу хийж ялаа шүү дээ. Барилга дээр нь ажиллаад шаврын зураа тоосхын зөөгөд явж исэн байрууд одоо ашиглалтанд ороод 10 жил болсон байна. Айлууд нь амьдраад. Тэгээ дүүрэн одоо та бол харж байгаа шүү дээ. Одоо манайх хүртэл амьдарч байна. Ингээ явж байгаа юм аа. Тэгэхээр ямар нэгэн сум орон нутгийн хөгжлийн бодлого, алсын холч хараа гэдэг зүйл байхгүйгийн одоо амьд жишээ болоод энэ орон сууцнууд байж байгаа. За энийг зах зээлийн эргэлтэнд оруулах гэх юм бол яаж эргээд эргэлтэнд оруулах боломжтой юм бэ гэхээр эргээд одоо энэ хүмүүс чи болио л доо тий 8 жил, 10 жил, 12 жил юу ч хийсэнгүй. Ямар нэгэн бүтээн байгуулалт хийсэнгүй. Тэр үеийн захирамжаар за төрийн өмчөд, хувийн өмчөд шилжүүлсэн гифтас бүх юм байгаа. Одоо тухайн хүн юм хийсэнгүй тий. Тэгэхээр тэр үед одоо шилжүүлжсэн, худалдаж авч ирсэн мөнгийг нь буцаа олгоод төр өмчөө буцааж авъя. Тэ буцааж аваад одоо бид нар хөгжлийнхаа бодлогод нийцүүлсэн одоо бодлогуудыг хэрэгжүүлэх юм бол энэ дээр ийм том боломж байгаа. Тэгэх юм бол лавл манай одоо 1-р багийн 256 айл өрх маань бүгдээрээ байранд орчих боломжтой байна. Дахиад цаана дахиад 200 гарan 230
айлын оронтой сул байж байгаа боломжтой байхгүй. Тэгээ энийг зах зээлийн эргэлтэнд оруулах бүрэн боломж бол байгаа. Одоо энийг эргэлтэнд оруулах талаар бас хөөцөлж байна уу? Тий, одоо энэ ирэх 4 жилийн хугацаанд бол энийг л нэг номерт барьж явах юм. Ер нь бол өнгөрсөн хугацаанд бол энийг зах зээлийн эргэлтэнд оруулахдаа зөндөө үтсэн. Тэгээ ерөөсөө тэрний гол зүйл нь юу гэхээр одоо энэ талын эзгээд орон нутгийн өмчөд хувьцаат компани байгаа. Одоо. За эндээс бол магистралийн шугам буюу хэрэглээний цэвэр ус. Дулааны шугам. За бүр цааталт нь одоо 2 цахилгаан станц, дид станцууд буюу ТП гэж ярьдаг шүү дээ. Байгуулсан. Одоо энд орж байгаа айл цонхоо битүүлээ, хаалгаа хийлээ, дотроо буу хийлээ, шалаа зүтглээ, тааза замаас хэтлээ болоо. Ийм л засвар орно. Ийм л юм бол. Бүх юм нь бол босгоцсон. Бүх магистрал нь боссон. Үндсэндээ бол бараг 80% дулааны асуудлыг бүгдийг шийдчихсэн. Усны асуудал. Одоо сүүлийн үед одоо орон сууц зүүн энэ өөр нь 90% болцоод байгаа юм биш үү? Бараг л. Бараг л одоо 80 гаруй хувь нь бол хийх. Одоо тэгээд одоо цонхоо игээд доторх юмнууд л үлдсэн байна тий. Тэнгүүд нөө худалдаад авсан хүмүүс чинь 8 өөр хүмүүсүүд нийлээд юм хийхээр зах зээлд зарж чаддгүй, үрж чаддгүй, борлуулалт 8 хүний мэдлэлтэй байгаа. 8 хүний мэдлэл учраас нэгтгэж чадахгүй болчиход байна. Ийм үг ахнаас явахгүй. Сургууль цэцэрлэгийн асуудлыг ер нь байрыг яаж шийдэж. Одоо би тарахад одоо нэг 2 алаг нэг орон сууц байр биш тий. Тэнд байгаад байна уу? Одоо босод сумдаас тусад нь одоо ингээ нэг сургууль үг ингээ цэцэрлэгийн байр ингээ нэг барьцсан байгаад байна тий. Танаа болохоор яаж одоо манай сум чи яг Орсын үеийн өгсөрмөл 7 ийм өгсөрмөл байгаагаас 4 нь одоо эзгүй байгаа. 3 нь ашиглалтанд орсон байна. 2-т нь бол ард иргэд амьдарч байгаа буюу орон сууцны байр болсон. Одоо тэр шар алаг гэдэг байгаа чинь одоо тамгын газрын яг төрийн удирдлагын ордны хойдолд байгаа шар алгач нь яг одоо сургууль 5 давхар. Тэр чигээрээ юу? Голын одоо 4 орцыг нь хооронд нийлүүлээд сургуулийн одоо стандартад нийцүүлж засаж янзлсан бүр дахиж шинжилээд янзлах доторх юм. За тэгэнгүүт 2 захын орцыг нэгэнд нь болохоор дотуур байр багш ажилчдын байр хийгээд одоо уртлынх нь хойдлын орцыг нь болохоор тамгын газар тийм байр болсон. Тамгын газрын ажилчид одоо мэрэгчлэлтэнгүүд гаднаас одоо ирж байгаа залуу одоо мэрэгчлэлтэнгүүд ирж штэ. Тэнгүүд бид нар амьдрах байраар нь хангаад өгчдөг. Түрээсийнх биш. Одоо засгийн байранда ая тухтай гэр бүлэрээ сайхан ажиллаж амьдраад ажлаа хийгээд цалингаа аваад хүүхдүүдээ үүднээсээ гараад шууд цэцэрлэг багш үүдээс нь харсан. Ерөөсөө нэг 50-100 м дотор хүүхдтэй цэцэрлэгт өгч. Ерөөсөө сургууль нь хажуурхал та. Хоёр алхаад. Маш гоё байгаас тэр юм. Сумын амьдрал бол. Тэгээ хуучин бол бид нар 2000 онд анх энэ одоо сургуульд аавс гэж залгаж хонхны дуунаар хичээлдээ орж исэн. Чи одоо энд сурж байсан. Тий яг энд 1-р ангидаа. Одоо ингэ орж исэн. Батонголог багшаас аавсыг залгаж ялаа да. Тэгээд тэгэхэд бол эн чинь нөгөө нэг яриад байгаа школны байсан иш үсгний чи гол нь тасраад сургуулийн болсон байсан байхгүй. За тэгээд эндээ 10 жилээ төгсөөд 9-р ангиад төгсөөд 9 жил болоод тэр үед бол бас их хэцүү үед гэсэн. Күртэгтэйгээ хичээлийг хийдэг. Манай энд чинь хавар хүүтэн маш хүүтэн. Халаалт байхгүй шүү дээ. Күртэгтэйгээ ингэж бичиж хахад бал нэг юу вэ? Зарцсан гэж байгаа ч шүү дээ. Тийм үе хүүхд. За ийм байл. Тийм л цаг үеийг даван туулсан шүү дээ. Хавар шороо шуурна шүү дээ. Улаан шороо эргэлж хахад анги дотор ингээд улаан шороо дэвтэр дээрх шороо гэж үлээж айлчдаг. Тийм л үед байла. Одоо бол сургуулийн стандарт байртай цэцэрлэг маань одоо тамгын газрын хажуудалд байж байна. Одоо бол бидний нэг шаардлагатай юм цэцэрлэгийн өргөтгөл барих, цэцэрлэгийн стандарт байртай болох зорилтыг бол тавьж байна. Тий. Одоо энэ 24 оны 25 оны хийгдэх ажлын төлөвлөгөөн дээр тэрний одоо зураг төсөл тэзүү хийх ажлыг бол ер нь бол одоо сургууль цэцэрлэгийн хүүхдийн орчин. За тэр багш нарын одоо зааж байгаа тэр одоо амьдрах орчин хичээлийн те бүх юм энийг одоо ялангуяа цэцэрлэгийн хүүхдэд Монголын ирээдүйд чинь ерөөсөө төсөө тэр багаасаа сурж байгаа шүү дээ. Тэнд ерөөсөө ингээд Монгол ах уу ёс заншлыг заах гэхээр зарим одоо ингээд ажлын байр тэр өөрөө тасалгаанаас хүрэлцээгүй багтахгүйгаасаа болоод ингээд өөрхий баг ингээд зарим цэцэрлэг орох нэг бууланд баг ингээд ийшээ харж нэг юм заагаад ийшээ харж нэг юм заагаад нэг бүх юм төвлөрүүлсэн. Ууланд багш нарын хөсдөр ингээд жоохон Монгол ах уу ёс заншлыг заадаг тусдаа нэг гэхдээ яг тэр төрөөсөө тийм биз дээ. Нэг 8 анта том өргөө шиг ч юм уу тийм гэр ч юм уу нэг юм бариад өчгөд бол нэг эн чин хүүхдүүд тэр яг Монгол гэр дотор Монгол ах ус соёлыг сурж иж тэр багш нар зааж байгаа юм чинь бий болох гэдэг. Гэтэл Монгол ах ус соёлыг ингээд байрн заахаар нэг л зогцохгүй наалдахгүй байгаа гэдэг тий. Эсхий туурагтан монголчуудын тэр соёл төвөг чинь өөрөө тэр эсхий гэртэл баймар. Тэгээд нэг бууланд ингээд их өрхөө жижиг ингээд ийм гэр
барьсан байгаа. Манай багш нар ч аягүй мундаг шүү дээ. Тэгээд ингээ өөртөө гар урлаараа юмаа хийгээ, цаасаар жаас хийгээд амтэн ингээд хүүхдийн тэр боломжтой асар их юм хийж байгаа. За гэтэл өнөөдөр яагаад энийг зүгээр яг нэг 8 хантаа одоо нэг тиймэрхүү одоо нэг эсгий байг юм аа нэг тиймэрхүү хэлбэртэй нэг шавранж гэрч юм уу ямарсан дотроо харахад нэг уян Монгол гэр юм байдаг юм аа. Ийм байдаг юм аа гэдэг. Тэгээд тэр уян тооноо тэр Монгол гэр дотроо тоглоод Монгол ахуй соёлоо сураад бол энэ үндэсний дархлаа гэдэг юм чинь өөрөө яаж заах уу, орчин ямар байх уу гэдэг чинь өөрөө л их хамгийн чухал байдаг. Одоо чи мэдхэл байлгүй. Ах нь баг багта тоглодог л байсан. Айл гэр гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тоглоом гэж одоо нэг шиг юм байх нь ерөөсөө байгалийн чулуу. Тэгтээ тэр чулууг тэр халуун сав аягүй юу зүүрлээд бодцсон байдаг тий. Төсөөлтөөр ингээд тэр тоглоом яагаад бид нар тэр хөгчүүд буурлууд ингээд заагаад бид нар ингээд тоглоод ирсэн гэхээр тэр дотор юу нэг яваад байна гэл. Ахуй соёл том болоод тэр айл гэр болоод одоо ёс чаяг хүндлэх гэр бүл болж явах юм тэр багаасаа сурдаг байсан тоглоом шүү дээ. Тэгээ тэрийг одоо цэцэрлэгийн боловсон хүүхдүүд бас ингээд оруулаад байгаа нэг би маш их тэрийг бас дэмждэг. Харин нэг гэрийг бас нэг бэлтчээрэл гэж би хүсдэг. Төрөөс гисэн бас энийг бас бэлдээд өгөөсөө таад ч гисэн бас энийг бас шаардасаа л би хүсэж байна. Энэ гавар газар байхгүй бас тийм яв цав нийлж байна яг үзэл санааны хувьд. За сайн байцгаана уу? Сайхан намарч байна уу? За сайн байна уу? Сайн явж ирсгээ үү? Та бүхэн минь амгалантай сайхан морилж явна уу? За сайн явж ирлээ. Тэгээд Монголоо тоороод 2 жил гарсан баг болчлоо. Олон ястан үндэснийхээ сайхан үг соёл үг уламжлалаа танилцж их л нэмийг одоо бас сайхан суралцж явна. За тэгээ бид бүгдийг цаг зав гаргаж угтаж хүлээж авч байгаа. Танай хамт олондоос талархж байна. За баярлалаа та бүхэн минь. Бас аян замдаа аржаалгүй сайн явж ирсэн бизээ. Ингээ бидний өв соёл үг түүхийг сурвалжлахаар ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Соёлын төв маань одоо анх одоо хэдэн онд одоо байгуулагдсан хэдэн жилийн түүхтэй вэ? За баг хамт олноо бас сайхан ингээ сайхан танилцуулна шүү дээ. За тэгээ. За манай Говьсанбар аймгийн Баянтал сумын соёлын төв бол 1990 онд анх байгуулагдчихсэн. 90 онд одоо Улаанбаатар хотын Баянтал хорооны соёлын төв гэж нэртэйгээр байгуулагдчихсэн бол 94 онд одоо тухайн үеийн цагийн байдлаас шалтгаалаад үе даалга түр хаасан. Ингээд 2006 онд шинжлэгдэн байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Ер нь Монголын отгон сумын отгон соёлын төв гэж ойлгож болно. Отгон сумын отгон соёлын төв. Тий 1994 онд одоо байгуулагдсан. Тий 94 онд байгуулагдаад өнөө жил одоо 30 жилийн ханурыг үзэж байгаа ийм сумын соёлын төв байгаа. Тэгээд одоо хамгийн сүүлд байгуулагдсан Монгол Улсад хамт бол манайх нөгөө гэрээн бариад тий гадаа боловсролын хөтөлбөрүүд номын сангийн үйлчлэгээ маань дандаа энэ гадаа эсгийн гэрээ бариад орчин гоё монголоор нь бас бүрдүүлээ тий. Тэгээ нөгөө хөлөг тоглоомууд, шагаа наадгаанууд ингээд бүх наадгаанууд явагдаж байдаг. Боловсролын хөтөлбөрүүд хүүхдэд зориулсан. Номын санд ингээд ороход одоо хэдэн төгрөг төлөх вэ? Төлбөргүй шүү дээ. Төлбөргүй юу? Оо за музей үзүүл одоо яах вэ? Музей төлбөргүй. Төлбөргүй. Гадны жуулчид ирээд одоо энэ музей одоо та ингээд тань музей үзээд явбал мөнгө төлөх үү? Төлбөргүй шүү дээ. Одоо төлөх хэрэгтэй. Зөвхөн тоглолтол төлбөртэй манайх. Тэгээ манайхаас гарч байгаа одоо ер нь ихэвчлэн манайх бол одоо ойн юм уу одоо бусад арга хэмжээнүүдэд зориулсан зохиомжтой концертдаг. Одоо яг өвлөн уламжлагчтайгаа нийлээд юм уу өөрсдөө дан уран бүтээлчдэрээ нийлээд ингээд зохион байгуулдаг. Тэгээд энэ тоглолтууд бол төлбөртэй явагдана. Бусад үйл ажиллагаанууд бол ихэнх нь төлбөргүй явагдана. Одоо манай монголчууд гэр бүлээрээ сайхан аялал зугаалдаг болсон. Бас зөвч аялдаг болсон. Аялаад явахдаа ч гэсний газар бас түүхийг мэдэх гэж гэр бүлээр сайхан аялдаг болсон. Тэгвэл та бүгд тухайн сум орон нутгийн соёлын төвөөр ороод музейгээр нь сайхан танилцаад үүх түүхийг ч гэсэн үр хүүхдтэй өөрсдийн биедээ бас тарих оюун ухаандаа тэр сайхан эрднийг аваад явуулах сайхан тий.
намайг лам хөвгтө зэрэг хаанд гэдгээ. Би Дундговын Холд сумын уугуул иргэн Баян талд ирээд 20 жил 24 жил болж байна суугуул иргэн. Тэгээ би энэ хөгжмийг анх Дэлгэр хангаан сургуульд байхдаа 5 дугаар ангид байхдаа ганц утастай манилын дээр тоглож эхэлж сурж ирсэн юм аа. Тэгээд оюутан болоод цаашаа хөгжүүлээд Дорногой ангахад очиод хийл хөгжим, хуучир хөгжмийг гослон одоо тоглох сонирхолтой болсон. За тэгээ би Дундговд төгсөж ирээд Дундговынхаа соёл урлагийн 3 хоногт Ашнын багшийнхаа удирдлагаар соёл урлагийн 3 хоногт хуучир хөгжмөөр ардын дээр нөгөө юуны наадамд явж исэн. Тэгээд ингэсээр яваад энэ янз бүрийн урлагийн тоглолт сургуулийнхаа урлагийн үзлэг бүх одоо соёлын ажилд бол идэвхтэй оролцож явсаа. Тэгээд би энэ 2013 онд Баян талынхаа сургуулийн эмчээр юуны эмчээр байж гаад сумынхаа эмнэлэгт ажиллаж байгаад 13 онд сургуулийнхаа эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээ манай сургуулийн юунд хөгжим байдаг учраас тэгээд ятга ёочин хуучир энэ хөгжмүүдийг бас өөрийнхөө сонирхлоор тоглож сурсаа. Тэгээд надад одоо бас хэд хэдэн шав байгаа. Төгсөө явцгаа одоо. Эрдэнэгийн Царим мядаг цог сүрэнгийн Эрдэнэ туяа, Инг туяа гэд 3 охин гурлаа хуучир сураад манай сургуулийг төгсөж байсан. Тэгээд хэд хэдэн шавтай шавнар маань бүгдээрээ төгсөөд сургуулаа төгсөөд явсан. За тэгээд энэ урлаг уран сайхан сумынхаа өв тэгчийн юунд бүртгэгдээд урлаг уран сайхныхаа ажлыг байнга хамтран хийлцэж сумынхаа наадам урлагийн тэмцээн оролдоонд ордгоо. Одоо бол тэтгэвртээ суугаад одоо хөгжим мега боловсролыг дэвшлүүлээд бас хаяа энийгээ тоглож тэгж сурч цаашаа хөгжүүлэх тийм ажлыг хийж байгаа. Хайрын шинжирээд цаасан дагаад хаврын өнгөнд ногоон ирэн хөвч хангайдан уянган өргөд халуун абуна дуучин авирэн надагаршар нарандагаад намрын өнгөнд шаргалаад ирэн хөвч хангайдан уянган өргөд хөхөшүүн дуучин авирэн мөнхөрөн цаавцай тасандагаад өвлийн өнгөнд цагаан авирэн мөрөн гододон илчэн өргөд харцны усанд дуучин авирэн дуучин авирэн би Дундгой аймгийн Цагаан Дэлгэр суманд төрсөө. Ижи аавынхаа гар дээр өссөн. Бага насндаа хураг ишиг хариулж явах хугацаанд одоо модон шилбэр унчаад салхиад хараад дуулдаг хүүхэд байсан юм. 76-аас 79 онд Дархан хотын политехникумд суралцж мөнгөн медаль, хүрэл медаль авч байлаа. 3 жил суралцж ирээд одоо мөн Дундгой аймынхаа хүнсний үйлдвэрт ажилд ороод мөн соёлын ордны дэргэдэхэд дугуйланд суралцж 19 онд улсын тэргүүний уран сайханч болоод 23 онд тэтгэвртэй гарч мөн одоо ардын авиастан энэ Баян тал сумынхаа ардын авиастнуудтай хамтран одоо энэ тоглолтод оролцож байдаг юм аа. Одоо болтор
Нодон би одоо яг 1 жил болж байна. Соёлын тэргүүний ажилтан болсон доо.